Сайн уу? Миний нэр Нацгийн Жагсан Долом. Би Америк нэгдсэн улсын Maryland мужийн Maryland Endocrine гэж practice дотоод шүүрлийн эмчээр ажилладаг. Одоо ажиллаад 9 гаруй жил болж байна. Манай практис маань 10 эмчтэй, 30 гаруй туслах ажилтнтай дотоод шүүрлийн практис байгаа. Бидэн дээр ирж байгаа өвчнүүдийн ихэнх нь сайхан шижин, бамбай эмгэгүүд, ясны сэргэжил болон бусад янз бүрийн булчирхай эмгэгтэй хүмүүс ирдэг. Би 2002 онд Монгол улсын анагаах ухааны их сургуулийг эмчийн мэргэжлээр төгссөн. Төгсөөд Япон улсын Оскагийн их сургуульд PhD програмд ороод радиологийн судалгаан дээр ажиллаж байсан. Тэр үедээ цаашдаа үргэлжлүүлэн Америкт резидентурын програмд орохыг шийдээд USMLE буюу Америк нэгдсэн улсын анагаахын эмч нарын license exam бэлдэж эхэлж байсан. Тэгээд шалгалтаа амжилттай өгөөд Америк нэгдсэн улсын Балтимор хотын MedStar Harbor Hospital-д дотрийн резидентурыг үргэлжлүүлээд Johns Hopkins-ийн их сургуулийн эмнэлэгт клиникийн дотоод шүүрлийн fellowship-ыг тус хийж төгссөн. Америкийн резидентурын програмд apply хийхэд USMLE шалгалтыг давсан байх ёстой байдаг. USMLE шалгалт нь 3 эсгээс тогтсон нэлээд хэсэг шалгалтуудын нэг. Гэхдээ Монгол улсад анагаахыг амжилттай сурч байсан, сайн англи хэлтэй, сайн цагаа зохицуулж чадах чадвартай хүмүүст бол энэ шалгалт нь өгөх боломжтой шалгалтуудын нэг. Анхаарах зүйлүүдийн нэг бол шалгалтандаа сайн бэлдээд сайн оноо авахыг эрмэлзэх хэрэгтэй. Жил болгон гадаад төгссөн эмч нарын 50-60% нь резидентурын програмд амжилттай орж чаддаг. Тийм учраас энэ бас өрсөлдөөнтэй байгаа. Шалгалтанд бэлдэх арга барил хүн болгонд өөр өөр байдаг. Гэхдээ миний хувьд бол яг асуултандаа илүү анхаарал асуулт хийгээд түүнийгээ дэлгэрүүлэн уншаад яг мэдэх зүйлээ илүү их анхаарч бэлтгэх нь их чухал байсан. Би анх USMLE бэлдэж байх бол айгүй олон жилийн өмнө тухайн үед мэдээлэл хомс байсан. Тэгээд анх бол би ерөөсөө яаж бэлтгэж сайн учрыг мэдэхгүй байсан. Ойр дотн таньдаг хүмүүс энэ шалгалтыг өгсөн хүн байхгүй байсан учраас анх бол би одоо шилбэл том textbook аваад тэрийг уншиж эхэлж байсан. Нэг мэдсэн чинь жил хагас өнгөрчихсөн, олигтой юм хийгээгүй өнгөрсөн байсан. Тэгээд тухайн үед бол гол нөгөө юу мэдээлэл гадаадын эмч нарын тэр энэ шалгалтанд бэлдэж байгаа блог дээрээс их мэдээлэл авдаг байсан. Тэгээ блогийг хараад ер нь яг асуултандаа илүү анхаарч бэлтгэх нь илүү чухал юм байна гэж санаа аваад бэлдэж байсан. Шалгалтандаа тэнцчихэд резидентурын програмд apply хийхдээ анхаарах зүйлүүдийн нэг бол ямар програмд apply хийх вэ гэдэг байгаа. Програмд apply хийхдээ тухайн програмаа сайн судлаад тухайн програм гадны оюутнуудыг өмнөх жилд авч байсан уу гэдгийг харах хэрэгтэй. Нэлээд том өрсөлдөөнтэй програмууд гадны оюутнуудыг авах нь бол арай бага байдаг. Тийм учраас резидентурт маш их чансаа ихсэхийн тулд тухайн програмаа сайн судлах хэрэгтэй. USMLE шалгалтаа давчгаад резидентурын програмд apply хийхэд хэд хэдэн төрлийн материалуудыг бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Тэрэн дотор бүрдүүлэх материалуудын нэг бол letter of recommendation байгаа. Letter of recommendation янз бүрийн байдлаар бол авч болно. Жишээлбэл Монголын сургуулийнхаа деканаас өмнө нь янз бүрийн судалгаа хийж байсан бол ментороос авах гэх жишээтэй. Миний хувьд би Монголд 20 дугаар курст байхдаа зуны амралтаараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эхийн дэгдлийн прожект дээр тусгаар ажиллаж байсан. Тухайн үед би хэлмэрч хийгээд Монголоос орчуулга хийх, дээрэс нь өвчний түүхийг орчуулах гэх зэрэг байдлаар туслаж байсан. Хамт ажиллаж байсан англи эмч маань сүүлд нь надад letter of recommendation бичиж өгч байсан. Түүнээс гадна бас дараа 3 дугаар курсын зуны амралтаар намайг англи руу ураад би тэнд 3 сарын дадлага Peterborough District Hospital-д хийх боломж бүрдэж байсан. Тэр маань бас сүүлд нь letter of recommendation авахд маш их тус болсон. Эмчийн ажил хаасайгүй маш завгүй хариуцлагатай ажлуудын нэг. Америкт ялангуяа резидентур болон fellowship-ийн үед бол маш завгүй байдаг. Их удаан цагаар ажилладаг.
тэрнийхээ хэрээр ер нь бол их хэмээг сурч авдаг. Ер нь fellow болон резидентурууд бол ер нь бүхэл одоо эмнэлгийн ажлыг бол нугалж байдаг. Тэгээд ер нь програмын эцэст бол бие дааж ажиллах бол ер нь бүрэн чадвартай болоод төгсдгөө. Дараах асуултууд USMLE бэлдэж байгаа эмчнараас ирсэн байна. Эхний асуулт нь судлаач хийж байхдаа сургуулийнхаа эмнэлэгт шарав хийж байсан уу? Тийм бол яаж ажлаа зохицуулдаг байсан бэ гэж байна. Би Оскагийн их сургуульд радиологийн техникт клиникийн судалгааны ажлаар ажиллаж байсан. Тэр үед клиникийн радиологийн техникт клиникийн дадлага хийх боломж гарч байсан. Ихэвчлэн 7-20-оос 3 удаа хагас өдрөөр рентген, CT, MRI радиологийн эмч нартай уншдаг. Бас дээрс нь кейс дискшн хийхэд бас оролцдог байсан. Тэр мэдлэг маань резидентурын үед ч гэсэн fellowship одоо ч гэсэн бас маш их хэрэг болдог. Тухайн үед янз бүрийн эмч нартай танилцаад маш их олон зүйлийг сурсан. Тэр experience маань сүүлд нь бас letter of recommendation авахд маш их хэрэг болсон. Тийм учраас одоо судалгаа хийж байгаа хүмүүс тухайн эмнэлэгтээ шарав хийх боломж байвал тэр боломжийг алдахгүй сайжруулах хэрэгтэй. Дараагийн асуулт нь судалгааны ажлын туршлага нь резидентурт матч хийхэд нөлөөсөн болов уу гэж байна. Резидентурын програмд apply хийхэд заашгүй судалгааны experience-тэй байх, заавал publication-тай байх бол шаардлагагүй. Гэхдээ өмнө нь team experience-тэй publication-тай бол тэр маш их хэрэг болдог. Миний хувьд ялангуяа fellowship-ийн application-д маш хэрэг болсон гэж боддог. Би clinical endocrine fellowship-ыг Johns Hopkins-ийн их сургуулийн эмнэлэгт хийсэн. Hopkins ердөө жил болгон 3 fellow авдаг. Тэгээд миний хувьд бол бусад applicant-аас ялгарх зүйл бол өмнөх судалгааны experience, publication байсан гэж би боддог. Эцэст нь Америк нэгдсэн улс дахь Монгол Эрдэмтэн судлаачдын нийгэмлэгээс энэ блогт урьсанд маш их баярлалаа. Та нартаа сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсье.